안녕하십니까, 뭉친 байна. За өнөөдрийн хичээлээрээ Photoshop дээр бид нэр өнгийг маш их ашигладаг. За өнгө дотроо gradation өнгөний талаар хамтдаа сурах болно. Gradation өнгө гэж ямар өнгийг хаана хамгийн их ашигладаг бэ? За тэгэхээр gradation өнгөний төрөл, за тэгээд gradation өнгөний ноу хавыг та бүхэнд өнөөдрийн хичээлээрээ бүрэн танилцуулах болно. За та бүхэн ганцхан хичээлээрээ энэ нэг сэдвийг бүгдийг сураад авчий гэсэн ойлголтоо ер нь авч хаяараа. Яагаад тэгэхээр gradation гэдэг өнгөний талаар та бүхэн өнөөдрийн бичлэгийг л үзээд бүрэн ойлгоно гэдэг ойлголт байхгүй. За гэхдээ анх удаага энэ gradation гэдгийг өнгөний хичээлийг үзэж байгаа хүмүүс болохоор өнөөдрийн хичээл маш их түлхэж болсон, бас их ойлгоод өгсөн хичээл болгоолно. За тэгээ би Photoshop дээр илүү түлхүү gradation өнгийг хэрхэн ашиглах талаар та бүхэн зааж өгч байгаа учраас илүү миний зааж өгч байгаа арга, за яг үнэндээ миний зааж өгч байгаа арга биш. За дэлхий дээр байгаа дизайнеруудыг ашиглаж байгаа арга байгаа. За та бүхэн энийг ашиглаж сурчих юм бол таны хийж байгаа постэр дизайн, лого бүхий зүйл дээр илүү өнгөлөг, илүү үзэсгэлэнтэй харагдах болно. За тэгвэл gradient гэдэг нь юу вэ гэхээр нэг өнгнөөс нөгөө өнгө рүү аажмаар шилжиж байгаа хоёр болон түүнээс олон өнгөний нийлбэрийг gradient гэдэг байгаа. Gradient нь болохоор graphic design өргөнөөр буюу маш их хэрэглэгддэг байгаа. Өнгөнүүдийн зөөлөн шилжилтүүдийг үзүүлснээр бидний постэр дизайн бүхий хийж байгаа зүйл маань илүү гоёмсог, илүү уран сайханлаг харагддаг байгаа. Жишээ нь нар жаргах үед тэнгэрийн цэнхэр өнгөөс улбар шарлуу, улбар шарлаас улаан руу зөөлхнөөр gradient өнгө шилжснээр биднэрт илүү гоё харагддаг үстэй. Үнийг болохоор natural gradient гэдэг байгаа. Gradient тэгвэл хаана хамгийн их хэрэглэгддэг вэ гэхээр логонд хэрэглэгддэг байгаа. За бидний хамгийн сайн мэддэг Instagram-ийн лого байгаа. За харах юм бол gradient өнгийг ашигласнаар илүү амьд, бодиттой харагдуулдаг байгаа. За хоёрт болохоор web design хэрэглэдэг байгаа. Web design, font, товчлуур гэх мэт бүхий л зүйлд нь gradation-ыг нь болохоор маш ихээр ашигладаг байгаа. Гуравт гэвэл текстнүүдэд хэрэглэгддэг байгаа. За нэг бүхэл өнгө байж ирснээс gradation өнгөтэй байх юм бол илүү амьд, анхаарал татхууд харагдахаар болдог байгаа. За мөн ялгаагүй үүнчлэн маш олон зүйл хэрэглэгддэг байгаа. За найзуудаа анхаарлаа хандуулаарай. За онлайн хичээл заахаар бидний анхаарал өөрийн мэдэхгүй зөв сарниждаг. За бүгдээрээ онлайн хичээл маань одоохон доослаа. За та бүхэн онлайн хичээлийг сурчих юм бол цаашаа би практик дээр бас та бүхэнд Photoshop дээр очиод зааж өгөх гэж байна. За жоохон тийсээрээ. За одоо болохоор тэгвэл gradient-ийг болохоор хэдэн ангилал байгаа юм бэ гэвэл үндсэндээ 3 ангилж байгаа. За ямар ангилал байгаа вэ гэхээр за нэг тэгвэл шувман gradient байгаа. За энэ нь болохоор нэг өнгөнөөс нөгөө өнгө рүү шилжилт хийж байгааг хэлнэ. За жишээ нь цагаанаас цэнхэр рүү аажмаар шилжиж байгааг хэлэх болно. За тэгвэл хоёрт тойргийн gradient. Энэ нь болохоор төвөөс аажмаар гадна тал руугаа өнгө бав угаар шилжих хэлдэг байгаа. За жишээ нь нарны гэрэл төвөөс эхлээд аажмаар бүдгэрдэг байгаа. За тэгвэл гуравт өнцөг gradient. Энэ нь өнгө тойрог дотор нэг зэгээс нөгөө чиг рүү аажмаар өөрчлөгдөхийг хэлнэ. За жишээ нь гэвэл цагны зүүнний дагуу гэж хэлж болохоор байгаа. За анхаарлаа төвлөрүүлээрэй, яг дуусгах гэж байна. За өнөөдөр болохоор gradation-ы өнгөний талаар бөөнөр ямарсан онлайн хичээлийг үзлээ. Бичлэгийг дуусгалтын үтсэнд маш их баярлалаа. За онлайн хичээл үзсэн чинь бүгдээрээ яаж ин анхаарал нь төвлөрч байна уу? Дараагийн хичээлээрээ яг дараагийн бичлэгээрээ би тэгвэл миний хувьд Photoshop дээр хэрхэн gradation өнгийг ашигладаг бэ? За хэрхэн ашиглавал яг илүү гоё дизайн хийх боломжтой вэ гэдэг талаар практик дээр та бүхэнд хичээл бэлтгэж оруулах болно. Хичээлийн маань дуустал намд байсанд маш их баярлалаа. За та бүхэн дэмжиж комент, бас лайк, саба дараарай. Дараагийн хичээлээрээ уулзцаая. Аньян.